За сайн байцгаана уу Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 2024 оны 11 сарын 2-нд Солонгос нэгэн аимшигтай гэмт хэрэг гарсан. Тэгэд энэ гэмт хэргийн цаана бол маш олон зүйл нуугдчихсэн. Та бүхэн магадгүй энэ болсон явдлыг сонсох юм бол маш олон зүйлийг эргцүүлж ойлгож бодох бах. Яг энэ болсон явдал дээр гарч байгаа зүйлс энэ үйлдэлүүд манай монголчуудын дунд их болдог асуудал л та. Ялангуяа Солонгост амьдарч байгаа монголчууд маань энэ болсон явдлыг заавал сонсоосой гэж хүсмээр байна. За тэгвэл бүгдээрээ болсон явдлаа хамт сонсцгоё. оны 11 сарын 2 өдрийн 2 цаг 46 минутын үед цагдаагийн хэлтс рүү нэгэн дуудлага ирсэн. Би Хочон гих гүүрэн дээр байна. Энэ доор хүний хөлтэй төстэй зүйл хөөд явж байна. Энийг ирж шалгаад өгөөч. Яалтчгүй хүний хөл байх шиг байна да. Дуудлага авсан цагдаагийн ажилчид дуудлага өгсөн газар яваад очлоо. Доошоо буугаад шалгаад үзсэн үнэхээр хүний биеийн хөлний гуй хэсгийг нь олж илрүүлсэн. Цагдаагийн ажилчид хүч нэмж цогцсон үлдсэн хэсгийг нь өдөржин хайсан боловч юу ч олж чадсангүй. Маргааш өглөө нь 11 сарын 3-нд өглөөний 10 цаг 30 минутын үед хөл хэсгийг нь олсон газраас 600 метрийн зайд байрлах завь зогсдог Пүнгоо гих зогсоолын ойролцоогоос цогцсон бие, гар толгоо гэх мэт 8 уутанд хувааж исэн эрхтнүүдийг олсон. Маргааш нь 11 сарын 4-нд олдоогүй эрхтнүүдийн үлдсэн 14 хэсгийг ч олж илрүүлсэн. Ноцтой гэмт хэрэг гэдэг нь тодорхой байсан учраас Солонгосын мөрдөн байцаагчид баг бүрдүүлж ажиллахаар болсон. Хэсэгчлсэн цогцыг бүгдийг нь олж аваад шинжлэх ухаан мөрдөн шалгах хэлтс рүү явуулсан. Цогцсны эзэн нь хэн гэдгийг тогтоохын тулд тун удалгүй хариу гарч ирсэн. Гэмт итгээд хохирогчийн амийг хөнөөгөөд хэсэгчилж уутанд хийж скотчдох явцдаа өөрийнхөө гарын хээг үлдээсэн байсан. Мөрдөн байцаагчид маш шуурхай ажилласан. 11 сарын 3-ны оройны 7 цаг 30 минутын үед гэмт хэрэгтнийг Каннам Ирвон ёгийн ойролцоогоос баривчилж авсан. Энэ хэрэг дээр шууд Солонгосын олон нийтийн хяналтын комисс хуралдах шийдвэрийг гаргасан. Шалтгаан нь гэмт хэрэгтний царайг олон нийтэд ил болгох шаардлагатай гэж дүгнсэн байгаа. Гэмт итгээдийн царайг олон нийтэд ил болгохын тулд цагдаа, прокурор, хуульч, иргэний төлөөлөл оролцсон тусгай комисс хилэлцэж шийдвэрийг гаргадаг. Бүгд зөвшөөрсөн учраас 11 сарын 7-нд гэмт итгээдийн нүүр царайг олонд дэлгэсэн. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг ухтан үндэсний үйлдвэрлэл бидний өв соёл урандор талах чихэр Мах Импекс Милхаус өв соёл сардаг брэнд нэгдэн баярын ширээний багц бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. Энэхүү багц бүтээгдэхүүн нь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон эх орондоо байгаач ээж аав гэр бүлдээ сар шинийн багц захиалж бэлэг барихыг хүссэн хүмүүс баярын ширээний бүтээгдэхүүнээ хүргэлтээр авахыг хүссэн хүн бүрт зориулагдсан. Багцын сонголтууд өвчүүтэй багц, буузандаа багц, цагаан сар багц, залуу гэр бүлийн багц. Та дээр дурдсан компаниудын пэйж хуудасаар захиалга өгөх боломжтой. Хүргэлт үнэгүй. Мөн 2 сарын 11-нд багц бүтээгдэхүүний нийт 3 азтан шалгаруулах юм байна. Тодруулбал талах чихэр Мах Импекс Милхаус өв соёл сардаг брендийн пэйж хуудсан дээр багц бүтээгдэхүүний азтан шалгаруулах постэр орсон бөгөөд тус постерыг лайк, шеэр хийж комент бичсэн хэрэглэгчдээ санамсаргүй байдлаар буузандаа цагаан сар залуу гэр бүлийн тус бүр нэг нийт 3 азтан шалгаруулах юм байна. Та бүхэн идэвхтэй оролцоорой. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Гэмт итгээд хэн байсан юм бэ гэвэл 38 настай Ян Хванжун гих бүгд найрамдах Солонгос улсын армийн хошууч цолтой цэрэг хүн байсан. Ердөө хэдхэн сарын дараа тушаал дэвшиж дид хурандаа цолтой болох гэж байгаад хүн амны хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн болж хувирсан. Хванжун гих залуу бүгд найрамдах Солонгос улсын цэргийн офицерын сургуулийг төгсөөд маш хурдан цол нэмж 38 наснда армийн хошууч цолтой дид хурандаа болох болцлооч бүгдийг нь хангачихсан байсан. Толгой сайтай, хичээлдээ сайн, биеийн тамиртай онц дүмтэй, өгсөн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг байсан армийн хошууч яагаад ийм аимшигтай гэмт хэргийг үйлдэх болсон юм болоо? Хванжун цэрэгт алуулсан хүн нь 33 настай эмэгтэй байсан. Адилхан Солонгосын цэргийн айрамд алба хашдаг эмэгтэй. Хванжуны цэргийн айрамд алба хашдаг байсан эмэгтэй жирэмсэн болоод жирэмсний амралтаа аваад гарах үеэр түр Хванжуны айрамд ирж ажиллаж байсан. 2024 оны 10 сарын 31
нэгэн хүртэл ажиллах үүрэгтэй ирээд ажлаасаа гараад тун удалгүй алуулсан байгаа юм. За Кванжун гих цэрэг нэг охин, нэг хүүтэй гэр бүлтэй хүн байсан. Харин хохирогч эмэгтэй ганц бие эмэгтэй байсан. За энэ хоёр 2024 оны 1 сараас нууцаар уулзаж эхэлсэн байгаа. Эхэндээ асуудалгүй, баригдахгүй нууцаар уулздаг байсан боловч 6 сараас хоорондоо их маргалдаж эхэлсэн. Маргалдаж эхэлсэн шалтгаан нь Кванжуны мэдүүлгийн дагуу эхлээд бид хоёр ямар ч асуудалгүй уулздаг байсан. Тэр ч намайг эхнэр хүүхэдтэй гэдгийг мэддэг. Би ч удаан уулзна гэж боддоггүй байсан. Гэтэл 6 сараас надад хайртай юм уу? Чи надтай уулзгаа болохгүй биз дээ. Эхнэрээсээ салж надтай суугаад хоёулаа хамт амьдрыг гэх мэт үгийг хэлдэг болсон. Үгээ тэгэх боломжгүй гэхээр л тэгвэл би бүх үннийг бүгдэд хэлнэ гэж намайг сүрдүүлж айлгадаг байсан. Кванжун эмэгтэйг 10 сарын 31 хүртэл ажиллаад өөр тийшээ явна гэдгийг нь мэдэж байсан учраас тэр хүртэл төвчээд арга ивийг нь олж уулзаж байгаад салъя гэж бодсон боловч асуудал улам хурцдаж эхэлсэн. Эмэгтэй Кванжунд дахин чи намайг ингэж ашиглаж байгаад хайж байгаа бол би чамайг яахыг хараарай гэж сүрдүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Солонгосын хуулинд төрийн албан агч ямар нэгэн асуудал үүсвэл шууд ажлаасаа халагддаг. Ялангуяа гэр бүлтэй байж өөр эмэгтэй тэр тусмаа цэрэгт хамт алба хашиж байгаа хүнтэй явуулсан гэдэг нь олон дэлгэгдвэл Кванжун алдах зүйл маш олон байлаа. Эхнэр хүүхэд, ажлын байр, удахгүй тушаал дэвших байр суурьгээд сэтгэл санааны хувьд дарамтанд орсон гэдэг нь тодорхой. Нууцаар уулзаж эхэлсэн 1 сараас хойш Кванжун эмэгтэйг өглөө гэрээс нь дайрч аваад цэргийн байрны ойролцоо өрөөд буулгадаг байсан гин. Гэмт хэрэг болсон өдөр 2024 оны 10 сарын 25-ны өглөө Кванжун эмэгтэйг гэрээс нь очиж аваад хамт ажилдаа явжээ. Явах замдаа эмэгтэй би чамаас салж чадахгүй. Чи эхнэрээсээ салчих. Хэрвээ надаас холбоогоо таславал би бүх үннийг бүгдэд хэлнэ шүү гэж дарамтласаар байсан гин. Эцэст нь Кванжуны толгойд нэг л зүйл орж ирсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд нэг л зүйл хэрэгтэй юм байна. Энэ эмэгтэйг байхгүй болгож байж л энэ асуудал шийдэгдэх юм байна гэж бодсон байгаа. За энэ өдөр 15 цагийн үед цэргийн байрны машины зогсоол руу эмэгтэйг Кванжун дуудсан. Тухайн өдөр цэргүүд өдрийнхөө хоолыг идчихэд чөлөөт цагаараа спорт хийдэг өдөр байж таарсан байгаа. Зогсоол дээрч хүн байсангүй. Эмэгтэйг машиндаа суулгаад хэсэг хугацаанд ярилцаж байгаад үнсэлцэж эхэлсэн. Дараа нь арын суудлын дээр байсан уяагаараа эмэгтэйн хоолойг нь боож алсан. Эмэгтэйг алчхаад хувцсаар цогцсыг нь хучаад буцаад цэргийн бааз руугаа орсон. Өдрийн 4:30-аас оройн 7 цаг хүртэл хөрөө, алх, хутга, скотч, том гялгар уут зэргийг цуглуулад явж байгаа төрх камерт тодорхой бичигдсэн байсан. Дараа нь машиндаа суугаад цэргийн баазаас 400 м зайд байсан барилгын талбай руу явсан. Баригдаж байсан барилгын талбайн буланд машина тавиад эмэгтэй бүх хувцсыг нь тайлаад хар уутанд ороогоод баригдаж байсан барилга руу авч орсон. Бэлдэж ирсэн бүх хэрэгслүүдээ гаргаж тавиад эмэгтэйн цогцыг хэсэгчилж эхэлсэн. Бүх хэрэгтнүүдийг нь хэсэгчилж уутанд хийгээд хаашаа хаях вэ гэж бодсон. 10 жилийн өмнө цэргийн алба хасч байх үед хүн их явдаггүй хойд Солонгостой ойрхон нуур толгойд нь орж ирээд тэнд хаях шийдвэрийг гаргасан байгаа. Гэмт итгээд цогцыг нуур руу шидэхээс өмнө хөвж гарч ирэхээс сэргийлж дотор нь хүнд чулуу хийгээд шидсэн байсан. Маргааш нь амралтын өдөр өглөө эрт цэргийн бааз дээрээ ирээд эмэгтэйн ажлын ширээн дээрх бүх хэрэгслүүдийг авч яваад гаргаж шатаасан байгаа. Шалтгаан нь эмэгтэй өөрөө ажлаасаа гарсан мэт дүрийг бүтээхийн тулд. Тэгвэл чулуунд ороож нуурлуу шидсэн биеийн хэсэг нь дээшээ хөвж гарч ирсэн шалтгаан нь скотчоор битүү боосон цогцны хэсэг хөөж агаар үүсгэж эхэлсэн. Бас усанд норсон скотчны наалдац арилж уут задарч хөл хэсэг нь ус руу дээшээ хөвж гарч ирсэн байгаа. Эмэгтэй алуулсан өдөр ээж нь гэртээ ирэхгүй байгаа охиндоо санаад зовоод цагдаад мэдгдсэн. Гэтэл тун удалгүй охиноос нь мессеж ирсэн. Ээж би хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна. Надад битгий санаа зовоорой гэж. Тэгээд Катуг гэх мессенжер дээрээ би хэсэг хугацаанд байхгүй шүү гэж бичсэн байсан. Энэ бүгдийг хийсэн хүн нь Кванжун. Эмэгтэйн утас Кванжунд байсан учраас дотн харилцаатай байсан эмэгтэй цэргийн албан агчийг хөнөөж цогцыг нь хэсэгчилж нуусан хуучин армийн офицер Ян Кванжунд дээд шүүх бүх насаар нь хорих ялыг эцэслэн баталсан байна. Тэрээр цэргийн академийн 65 дахь төгсөлтийнх тухайн үед бүгд найрамдах Солонгос улсын кибер ажиллагаа тагнуулын командлын харьяа ангид ажиллаж байсан бөгөөд дэд хуурандаа цол хүртэх гэж байсан офицер байжээ. Ян Кванжун нь 2024 оны 10 сард дотн харилцаатай байсан эмэгтэй цэргийн албан агчийг хөнөөж цогцыг нь хэсэгчлэн гэмтэн улмаар Пукан мөрөнд хаяж орхисон байна. Тэрээр гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй байсан бол хохирогч эмэгтэй гэрлээгүй. Яг
нэг ангид нь хамт ажилладаг цэргийн албаагч байжээ. Мөн Янхуанжун нь хохирогчийн гар утсыг ашиглан түүний гэр бүл ойр дотны хүмүүс болон ажлын газарт мессеж илгээж аллах болсон гэдгийг нуухыг оролцсон нь тогтоогдсон байна. Шүүхийн зүгээс санамсаргүйгээр алсан гэж үзэх боломжгүй. Цогцыг гэмтээж нуусан үйлдэлүүд нь өөрөө урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөт гэмт хэрэг хэмээн дүгнжээ. Янхуанжун нь шүүхийн явцад 200 орчим удаа гимшлийн өргөдөл бичиж өгсөн боловч энэ нь ял хөнгөрүүлэх үндэслэл болж чадсангүй. За тэгэхээр Солонгост гуммуун гэж ярьдаг төрийн албан хаагч гэсэн үг байхгүй юу? Төрийн албан хаагч болно гэдэг Солонгост маш хэцүү. Төрийн албан хаагч болчих юм бол маш олон давуу тал байдаг учраас. Тийм учраас төрийн албан хаагч болохын тулд маш олон нөхцлүүдийг хангасан байх ёстой. Олон шалгалт өгдөг, өнгөрсөн амьдралдаа ямар нэгэн хэрэг төвөгт орооцолтоогүй байх ёстой. Маш олон шалгалтыг өгч тэр шалгуурууд дээр нь бүгдэн дээр нь тэнцэж гуммуун төрийн албан хаагч болдог байхгүй юу? За ялангуяа цэргийн албан хаагч цэрэгт ажиллан цэргийн гуммуун болно гэдэг нь бол маш хэцүү байхгүй юу? Хин дуртай нь армийн офицер, дэд хурандаа болоод байдаггүй. Хэрвээ цэргийн албандаа ямарваа нэгэн тушаалтаа болчихвол юм бол улсаас нь маш сайн хангаж өгдөг. Гэр бүлдэн зориулаад байр бэлдэж өгдөг. Хүүхдүүдийг нь сургуульд нь явуулдаг. Сар болгон мөнгө өгдөг. Цалин сайн аавн. За тэгээд тэтгэвртэй гарах юм бол улсдаа хэдэн жил ажилласан байна. Тэрнийх нь хэмжээгээр маш их хэмжээний тэтгэврийн мөнгө бас олгодог. Тэгэхээр энэ Хванжун гих залуу бол 38хан наснда армийн офицер болсон. Тэгээд тун удахгүй дэд хурандаа болох гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн болсон явдал дээрээс бид нэр хоёр асуудлыг харж болно. За хамгийн эхлээд энэ Хванжун гих залуугийн сэтгэл зүйн бүгдээрээ орж үзье л та. Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүн гэж байдаг. Зорилгодоо хүрч чадаагүй үедээ бусдаас заавал өшөө авдаг сэтгэл зүйн төрөл байдаг. Өөрийнх нь зорилго, хүсэл, амбиц өөр хүний улмаас нурсан гэж итгэх үед тэр хүн рүү өшөө, занал, хорсол чиглүүлж амьдралаараа шийтгэж эхэлдэг сэтгэл зүйтэй хүмүүс байдаг. За ийм хүмүүс ямар сэтгэлтэй, ямар хандлагатай байдаг вэ гэхлээр өөрийнхөө амьдралыг өөрийн сонголт гэж хүлээн зөвшөөрдөггүй гинэ. Бүх алдаагаа бусдад тогтдог. Миний амьдрал ийм болсон нь чиний буруу. Тэрнээс болсон, эннээс болсон гэж дотроо итгэдэг. Өөрөөр хэлбэл би бүтлгүүцсэн шалтгаан нь чи намайг сүйтгэсэн. Ийм хүний сэтгэлд дараах процесс явагддаг гинэ. Би хүссэн зүйлдээ хүрээгүй. Албан тушаал, гэр бүл, нэр хүнд ирээдүй. Гэхдээ энэ бүх зүйл миний буруу биш. Би буруу хүлээхгүй. Тэгэхээр яг энэ үед нөө хүний дотор байдаг эго гэх хамгаалалт ажиллаж эхэлдэг юм байна л да. Хүн болгоны амьдралд асуудал тулгардаг. Хүн болгон асуудалтаа нүүр тулдаг. Тэр тухайн болсон алдааг те өөртөөгөө холбож тайлбарлахгүй те өөрийгөө хамгаалаад эгогоороо хамгаалчих юм бол тэр алдааг заавал хин нэгэн рүү буруутгах шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр тэр буруутгах хүн нь бол хинч байж болно. Тэр асуудал үүсгэхэд хажууд нь ойр байсан хүн ч юм уу, тэр асуудалд хамт оролцсон хүн ч юм уу, эсвэл тэ сул дорой хин нэгэн одоо нийгэмч байд юм уу, хин нэгэн рүү заавал бурууга тогтох хандлагатай. Энэ хүн байгааг бол чи байгааг бол миний амьдрал ийм болохгүй байсан гэсэн өшөө авах логик үүсдэг юм байна. Ингээд өшөө авалт өөрийг нь аварч байгаа мэт эндүрдэг. За иймэрхүү хүмүүс яагаад аюултай вэ гэхлээр хизээч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чаддгүй. Миний буруу гэдээ амнаас нь гарчхад юм бол өөрийнх нь тэр босгоцсон байгаа тэ би гэсэн төв тэр эгонд нурж унах учраас амьдралд ямарваа нэгэн асуудал гарч ирээ тэр асуудал дунд орсон бол хүн чинь за би яагаад ийм асуудал дунчоо? Би яг юу нь болохгүйсэн бол гээд эргцүүлэн бодоо тэр бодсон алдсан онсон зүйл дээрээ дүгнэлт хийгээд харамсдээ штэ. Тэгэхээр энэ хүмүүс харамсна гэдэг нь бол зүгээр аим шиг. Харамсахгүй тулд уурладаг, уур нь хорсол болдог, хорсол нь дайсагнал болж хувирдаг гинэ. Тэгэхээр иймэрхүү хүмүүс хамгийн аимшигтай нь юу вэ гэхээр энэ хүнийг байхгүй болгочих юм бол тэ амьдралаасаа байхгүй болгочихвол асуудал шийдэгдэнэ гэж боддог байхгүй. Чи байхгүй болвол бүх зүйл шийдэгдэнэ гэсэн аюултай бодол төрж эхэлдэг. Энэ амьдралд нь гарч ирж байгаа асуудал дээр дүгнэлт хийх биш. Энэ асуудалд оролцсон хүнийг устгавал бүх юм дуусна гэсэн тархины буруу шорт кот үүсдэг гинэ. Энэ хэрэг дээрээс ч гэсэн харагдчихээн те. Гэмт итгээд албан тушаал, гэр бүл, нэр хүнд, ирээдүйн дэвшил бүгдийг алдахаас айсан. Тархинд нь юу бодогдсон бэ гэхлээр энэ эмэгтэй л миний ирээдүйг хааж байна гэсэн буруу итгэл суусан байгаа. За тэгээд дараа нь салалт бол шийдэл биш юм байна. Би энэ эмэгтэйгээс салсан ч гэсэн дахиад асуудал гарч ирэх юм байна. Ил тод байдал аюултай. Энэ эмэгтэйг ингээд тавиад явуулчих юм бол дараа надад ямарваа нэгэн аюул тулгарч магадгүй. Харин байхгүй болохыг цорын ганц гарц гэж эндүрсэн байгаа хгүй. За энэ бол нарцисс өшөө занлын холимог гинэ. Ийм төрлийн хүмүүс өөрийгөө онцгой гэж боддог. Надад ийм юм тохиолдох ёсгүй гэж итгэдэг. Хяналтаа алдахыг төвчдөггүй. Бүх зүйл өөрийнх нь хяналтын дагуу байх ёстой. Хяналтаа алдахаараа л айж эхэлдэг. Өөрийнх нь эго нь нурахыг гэдгээс өнгөцгөө хартлаа айдаг. За тиймээс хэн нэгэн тэдний ирээдүйд саад болж харагдвал тэр хүнийг дайсан болгож хувиргана. Хажууд нь хэн нэгэн хохирч байна уу? Огт хамаагүй. Хэн нэгнийг амьдралаасаа байхгүй болгоно гэдэг нь эдгээр хүмүүсийн хувьд маш энгийн ойлголт. Тэгээ уг нь бол
бид нар иймэрхүү хүмүүсийг таньж мэдэх амархан байхгүй юу? Яг нь эхэндээ мэдгүй уулзсан байж болно те. Ягаад вэ гэхээр дийлэнх иймэрхүү хүмүүсийн гаднах төрх нь бол нэг perfect гэж ярьдаг те. Бүр үнэхээр өөлхийн аргагүй төгс байдаг. Тэгээд татагтаад яг уулзаад үзэхэд бол маш их дохио ирдэг байхгүй юу? Хэрвээ та иймэрхүү хүнтэй тааруул дараах дохионуудыг маш сайн анхаарч харж авах хэрэгтэй. Байнга өөрт чинь буруу өгöd нь үү? Яаж ч ярилцсан, яаж ч мэтгэлцсэн, яаж ч хэрэлдсэн те. Эц төгсөл нь ягаад ч юм миний буруу юм шиг мэдрэмж төрөөд идэг. Тэгээд амьдрал дээр гарч ирж байгаа ямарваа нэгэн асуудлыг байнга өөрт чинь буруу өгдөг. Энэ асуудал өөрөөс чинь болсон, энэ асуудал өөрөөс чинь болсон те. Чи зүгээр байгаа шүү. Чи ингэ яваад байгаа шүү. Чи тгээ яваад байгаа шүү гэдэг юм уу те. Байнга өөрт чинь буруу өгдөг. Тэгээд би ийм амжилтанд хүрэх ёстой байсан. Би ийм байх ёстой байсан ууг нь тэгсэн чамаас болоод те. Чамд золиос гаргаад би энэ бүгдийг алдсан шүү гэж өөрийг чинь байнга буруутгадаг. Тэгээд хит их өөрт чинь хяналт тавьдаг, айц төрүүлдэг. Яагаад ч юм тэр хүнтэй байхдаа та тав тухгүй мэдрэмж тэр боомлогдож байгаа юм шиг хэцүү мэдрэмжийг авч л байвал иймэрхүү хүн байх магадлал тун өндөр. Маш хурдан салах хэрэгтэй. Энэ бол хайр биш шүү. Энэ бол зүгээр л аюулын дохио. Хайр бол бүр эсэргээрээ байдаг. Тэгэхээр өөрийн амьдралын хариуцлагыг хүлээж чаддгүй хүн бусдын амьдралаар төлөөс нэгдэг. Ийм хүмүүс уучлалт гуйдаггүй, хизээч уучлалт гуйдаггүй. Сурдаггүй, хэн нэгнээс зөвлөгөө авах дурггүй, зөвхөн өөрийнх нь зөв гэж боддог учраас амар зөрүү зантай байдаг. Өшөө авалтаар өөрийгөө байнга зөвтгдөг. Хэн нэгнийг буруутгадаг те. Нийгэм, улс төр одоо хэн байдیں۔ те. За хоёр дахь юм бол энэ болсон явдал дээр араар тавилт гэдэг маш том асуудал гарч ирж байна те. Манай монголчууд ер нь энэ араар тавилтыг ер нь маш их үйлддэг юм шиг санагддаг л да. Яг тэгэхээр би өөрөө Солонгост амьдардаг хүн болохоор сайн мэдээд байна л да. Эргэн тойронд найз нөхөд те хүмүүсийн ярьж байгааг сонсоход бол Солонгост бол араар тавилт маш их болдог. Шалтгаан нь Монголоос маш олон гэр бүлүүд эхнэр нь ч юм уу нөхөр нь ажил хийхэд бол Солонгост ирж байгаа те. Тэгэд энд байх хугацаанд Монголд байгаа эхнэр нөхрөөсөө нууцаар энд байгаа монголчууд хоорондоо явуулдаад ер нь иймэрхүү бүхсбөөрний хэрүүл Солонгос улс дахь монголчуудын Facebook пэйж дээр бол өдөрт бол маш олноороо гарч ирдэг. Тэгэхээр энэ араар тавилт гэдэг бол зүгээр нэг хайр сэтгэлийн асуудал биш. Энэ хэрэг дээрээс бид нэр маш ноцтой нэг зүйлийг заавал ярилцах ёстой. Араар тавилт гэдэг бол ёс суртахууны алдаа төдий зүйл биш. Энэ бол хүний тарих сэтгэл зүйг шууд эвддэг хүчтэй сэтгэл зүйн цохилт юм а гэсэн байгаа байхгүй. Сэтгэл зүйчд бүр ингэж хэлдэг юм байна. Хайртай хүн нь араар тавьсныг мэдсэн хүн машинтай осолд орсонтой адил хэмжээний сэтгэл зүйн гэмтэл авдаг гэж байгаа байхгүй. Яагаад маш хүнд хэмжээний аваар осолд орсонтой адилтгаж авч үздэг юм бэ гэхлээр араар тавиулсан хүн нь итгэлээ алддаг юм байна. Итгэл гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Хайр гэдэг зүйл итгэл дээр л тогтдог. Хүний амьдралд энэ итгэл гэдэг зүйл юу маш чухал. Хүн байнга сонголт хийдэг. Тэр сонгосон зүйл нь итгэл дээр оршин тогтнодог байгаа байхгүй юу? Яагаад та найз залуудаа, найз охиндоо, яагаад та эхнэрдээ, нөхөрдөө хайртай? Яагаад вэ гэвэл тэр хүн энэ 8 тэр бум хүнээс зөвхөн таныг сонгосон байхгүй юу? Тэр нь та итгэж байгаа. Энэ олон хүмүүс дундаас таныг сонгож хайрлах шийдвэрийг гаргасан учраас энэ хайранд итгэлцэл заавал байдаг. За тэгээ хайртай хүн нь араар тавих юм бол энэ итгэл гэдэг зүйл нь эвдэрнэ. Өөрийгөө үгүйсгэж эхэлдэг гинэ. Бодит байдалд итгэх итгэл нурна гэж байна. Нөгөө хүнээ буруутгаад зогсохгүй би хангалтгүй байсан байх та гэж өөрийгөө буруутгаж эхэлдэг гинэ. Яагаад араар тавьсан юм бол те? Би энэ хүний хувьд хангалтгүй байсан байх та. Надад хайргүй болцсон юм байх та. Тэгээ араараа тавиулсан хүмүүст маш олон процесс нэг доор явагддаг юм байна л да. Энэ тархинд нь шууд аюулын дохио болж ирдэг гинэ. Зүрхэн дэслээд, уур хилэн, огцом нэмэгдэж, унтаж чадахгүй, юм бодох чадвараа алддаг. Зарим тохиолдолд бүр хяналтаа алддаг гэж байгаа байхгүй. Дийлэн хүмүүс ярьдаг те. Араар тавьж байгаа асуудлыг тэгээд бүхсбөөрний хэрүүл гэр бүлийнхаа асуудлыг өөрсдөө шийдцгээе штэ гэд. Үгүй ээ, энэ араар тавилт гэдэг бол хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг, амьдралд итгэх итгэлийг, ёс суртахууны хязгаарыг нэг дор нураадаг гин. Хамгийн хайртай итгэж авсан хүндээ араараа тавиулна гэдэг бол үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд цохилт. Тийм учраас зарим хүмүүс амиа хорлдог. Зарим хүмүүс нь архинд ордог. Та бүхэн мэдэн шүү дээ. Ялангуяа энэ ирчүүд дээр маш их анзаарэгддэж шүү дээ. Нэг эмэгтэйтэй суугаад нөгөө эмэгтэй нь өөр залуутай суугаад яваад өгсөн ард нь эрэхтэй нь архиугаад үлддэг, архичин болоод үлддэг. Ийм кейс Монголд бол маш их байдаг. За зарим нь шууд хүчирхийлэл үлддэг. Зарим нэг нь яг энэ хэрэг шиг аллаг хүртэл хийдэг. Тэр нь араар тавьж байгаа хүмүүсийн дийлэнх нь бүр маш том буруу үйлдэл, маш том гим нүгэл үйлдэж байгаа гэдгээ мэдсээр байж өөрийгөө зөвтгдөг. Сэтгэл зүгээр нь чагийн хамны аа гэж солонгосчууд ярьдаг байхгүй юу? Юу гэж вэ гэхээр битүүрийн харилцаа муу байгаа болохоор энэ намайг хайрлахгүй байгаа учраас надад араар тавих эрх байгаа гэж өөрийгөө зөвтгдөг. Нөгөө нууцаар уулзж байгаа хүндээ ч гэсэн хэлэхдээ битүүр удахгүй салхаж байгаа. Битүүрийн харилцаа дуусж байгаа. Битүүр баг ингэхээ болцсон гэж өөрийгөө зөвтгөж нөгөө уулзж байгаа хүн ч гэсэн энэ хоёр удахгүй салхаж байгаа юм байна гэж аль аль тал
алдаа биенийг одоо зөвтгөж тэр буруу муухай үйлдэлийг хийдэг байхгүй. Тэгхийн бол яах вэ гэхэлэр нөө араар тавьж явахдаа нууцаар уулзж явахдаа сэтгэл нь баг өвдөн штэ. Тэр хүнээ хуурж байгаа гэдгийг чи аяанда мэс чанарын дотроос нь хилээд өгч байгаа. Буруу үйлдэл хийж байгаа шүү. Чи ингэж болохгүй шүү гэдгийг хүний мэс чанар дотроос маш хүчтэй хилж өгдөг. Ялангуяа мэс чанар нь амьд байгаа хүмүүст. Тэгэхээр тэр хийж байгаа үйлдэлтэй гимшгүй тулд буруу гэдгээд хүлээн зөвшөөрөхгүй тулд аль болох цагийн амны одоо өөрийгөө зөвтгөж эхэлдэг байхгүй юу. Тэгэл их нэртэй, хүүхдтэй, нөхөртөө хүүхдтэй байж уулзаал те амьдралынхаа асуудлыг нөгөө араар тавьж байгаа, нууцаар уулзж байгаа хүндээ яриад нөгөө хүн айгүй сүрхий ойлгодог хүн болол те. Өө битэрс та би бинийг ойлгож ийн гэж аль болох өөрийгөө өөрсдийгөө зөвтгөөл энэ дотроос нь хийж байгаа буруу үйлдэл гэдэг зүйл аль болох хоорондоо зөвшөлдсөж зөв болгож байгаа муухай үйлдэлээ хийдэг гэх юм уу. Гэтэл ард нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй те үр хүүхдүүд нь юу ч мэдэхгүй итгэл хүлээгээ сууж идэг. Одоо энэ залуугийн жишээн дээр байж те. Өглөө гэрээсээ замаараа нууцаар уулздаг гэсэн эмэгтэйгээ гэрээр нь дайраад авч яваад цэргийн базынхаа ойролцоо ирээд баригдахгүй тулд ойролцоо буулгачдаг гэсэн гэж байгаа байхгүй. Гих мэтчлэн өглөө эхнэрийгээ үнсэж гарчаад үр хүүхдүүдээ үнсэж гарчаад за сайн сууж байгаа аав нь ажилдаа авчиад миний хайр сайн байж байгаагийн гутаа өөр эмэгтэйтэй уулзаад явдаг гэсэн байгаа байхгүй. Энэ эмэгтэйгийн хувьд амиа алдаад хохирогч болсон ч гэсэн яг хийсэн үйлдэлийнх нь үнэхээр буруу үйлдэл хийсэн байгаа байхгүй те. Эхнэртэй хоёрын хоёр охин хүүтэй гэдгийг мэдсээр байж чи эхнэрээсээ салчих те хоёулаа хамт амьдрий чи надтай амьдрахгүй бол би энэ бүгдийг чи хэлчлээ шүү гэх мэтчлэн аюу тийм хувиа боцоод амиа хичээсэн бүхэлдэн ард нь байгаа тэр эмхтэй тэр жоохон хүүхдүүдийг юусоо бодохгүй зөвхөн өөрийгөө бодож байгаа юм аимшигтай үйлдэлийг гаргаж байгаа байхгүй. Яг хөө мэдээж энэ эрэгтэй нь эмхтэйд худлаа ярьсан байх л та те. Эхнэр битээр асуудалтай байгаа битээр салгаж байгаа шиг гэдэг юм уу те. Дийлэнх араар тавьж байгаа эрэгтэй ч гэлтгүй эмхтэй ч гэлтгүй иймэр хүмүүс тэгж ярьдаг байхгүй. Битээр удахгүй салгаж байгаа битээр асуудалтай байгаа. Тэгээ удахгүй сална. Тийм болохоор магадгүй энэ эмхтэй тэгээ хурдан салаач сална гэсэн яасан бэ. Тэгээ салаад одоо тустаа гараад хоёулаа амьдрил та гих мэтчлээ энэ хүнийг улам яаруулсан байх. Тэгээ нууцаар араар тавьж байгаа дийлэнх хүмүүс би хинт ч гай болоогүй. Тэгээ хинч мдээгүй штэ энэ асуудлыг те. Зүгээр л энэ бол сэтгэл хөдлөлөөрөө хэсэг хугацаанд уулзж байгаад болчихно штэ гэж өөрсдийгөө зөвтгдөг. Гэхдээ бодит байдал бол тэс ондоо нэг хүний гэр бүл, нэг хүний сэтгэл зүй, нэг хүний амьдралын суурийг дээрэмдэж байна гэсэн үг шүү. Хүн юу тарин түүнийгээ хураадаг гэж үг гэдэг те. Энэ бол бүр гарцаагүй үнэн үг. Таны үлдэж байгаа нүгэл маргааш илэрч магадгүй. 1 жилийн дараа, 5 жилийн дараа ч юм уу. Ямар нэг байдлаар та шангаа заавал хүртэнэ. Хүний амьдрал бол ер нь тэр чигээрээ сонголт байдаг юм байна. Хүн бурууг сонгох уу, зүгийг сонгох уу? Тэрийг мэс чанарын дотроос нь гэрчлээд үүдэг мэдж байгаа штэ. Алийг сонгуул зөв бэ гэдгийг хүн мэддэг. Би мах бодоос төрж байгаа хүсэл тачаал муу муухайг сонгоод явах уу? Айлсгүй бол энэ дотроос мэс чанараас хилээд байгаа тэр зөв зүйлээ сонгоод явах уу? Энэ сонголтын дээр хүн өдөр болгон буудах юм байна. Цааш тийм хин нэгнийг хуурах, найз хүн, найз залуу, эхнэр хүүхэд хин нэгнийг хуураад энэ араар өөр харилцаа, холбоо үүсгэнэ гэдгийг бүр үзэн ядаж жигшиж би хизээч энэ сонголтыг хийхгүй гэж өөртөө амлалт өгж амьдрах үүрэгтэй шүү. Хэрвээ бүгдээрээ гэр бүлтэй бол хилээ мэдэх хэрэгтэй. Хэрвээ та ганц бий бол хин нэгний амьдралыг бүү сүрдэг. Хэрвээ харилцаа чинь нууц бол тэр харилцаа аль хэдийн буруу байгааг илтгэж байгаа шүү. Хэрвээ таны харилцаанд айдас төрж эхэлсэн бол тэр харилцаа аюултай болсны дохио шүү. Би нэг эмэгтэйд үнэхээр хайртай болоод үнэхээр бүх чин зүрх сэтгэлээ зориулаад тэр эмэгтэйтэй хамт амьдраад бүхнээ зориулаад тэр эмэгтэйд итгэдэг байсан. Нэг өдөр тэр эмэгтэй миний араар тавьж байгаа надад баригдвал надад ямар байх вэ? Дийлэнх хүмүүс юу гэж боддог вэ гэхээр би болно. Гэхдээ миний эхнэр, миний найз хүн болохгүй гэж ийм ухаан амиа хичээсэн ийм бодолтой байдаг хгүй. Би ч гэсэн өмнө яг л тийм бодолтой амьдарч байсан. Би болно те. Тэгсэн мөртлөө миний найз хүн миний эхнэр болохгүй. Одоо эмэгтэй хүн болохгүй ч гэдэг юм уу те. Тийм тэнэг бодолтой. Библиэд нэг ийм үг гэдэг байхгүй юу? Тэр эмийн үзэсгэлэнг зүрхэндээ бүү орвол түүний гоёмсог харцанд өөрийгөө бүү эзэмдүүл биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талах. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэр гэж байгаа байхгүй юу? Хувцаа шатаахгүйгээр хүн гал өөртөлж чадах уу? Хөлөө төлөхгүйгээр хүн халуун нүүрсэн дээр явах уу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм болно. Хүний эхнэрт хүрсэн хүн бүхэн шийтгүүлнэ гэсэн байгаа. Хүн гэдэг байнга дотроос нь энэ мэс чанар нь зовоож чи буруу үйлдэл хийж гэнэ гэж гэрчилж яадаг учраас ямарваа нэгэн тайлбар тавих шаардлагатай болдог байхгүй. Тэгээ тэр тайлбараа тэр хүнтэй байгаа асуудлаараа ч юм уу, архиар ч юм уу ямарваа нэгэн байдлаар орлуулаад арга заагаал тэр бие махбодын хүсэл тачаалаа тэр муу муухай зүйлээ үйлдэж яадаг. Гэхдээ эцсийн эцэст юу вэ гэхээр тэр сонголтыг би та
өөрөө бидний сэтгэл хийж байгаа шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Энийг хэн нэгэн хийгээгүй. Эцсийн эцэст бид нар өөрсдөө л энэ сонголтыг хийж байгаа. Тэгэд ийм эмгэнэлтэй болсон явдал дахин давтагдахгүй тулд бид нар эхлээд өөрсдийн сонголт энэ хил хязгаараа маш сайн ойлгож ухамсарлах үүрэгтэй шүү. За тэгээ өнөөдрийн минь болсон явдалтай хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.